тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг их хэл дээрээ төвөөхөр хасчлуу миний би Монгол Улсын Улаанбаатар хотоос сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Галуу шоу нэвтрүүлэгтээ цахим ирээдүйд хамтдаа ураатай G-Mobile компани хамтран ажиллаж байна. За Нью-Йорк компани New York Times гэдэг сонин байдаг. За тэднийхэн болохоор Perplexity AI гэдэг компанитай зохиогч ирэх маргаан үсгэсэн тухай юм мэдээ байна. За New York Times болохоор 2025 оны 12 дугаар сарын 5-нд энэ Perplexity-г сэргүүцээд шүүх тандсан байна. За New York Times-ийн мэдгдсээр болохоор энэ Perplexity мянган New York Times-ийн нийтлэлүүд. За тэгээд нийтлэлийн хэсгүүдийг зөвшөөрлөгөөр хулбарлаад Generative AI системийг сургалт айлсгалын хэрэглээнд ашиглалаа гэж энэ Reuters агентлагийн мэдээ гарсан байна. За энэ Perplexity гэдэг нь болохоор энэ Perplexity-ийн Comet AI browser гэж байгаа. За энэ гэх мэт бүтээгдэхүүнүүдээр болохоор хэрэглэгчд мэдээлэл хүргэдэг иймэрхүү үйлчлэлийн юмд байгаа. За энэ зарим хариултууд нь болохоор асуултуудын хариулт нь яг эсвэл баг яг их нийтлэлүүдтэй нийтлэгэн байсан гэж New York Times-ийн үзэж байгаа юм байна. За энэ хэрэг болохоор AI компаниуд болон энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондын мөргөлдөөнийг улам юм хүчтэй болох шинжтэй байгаа гэж үзэж байгаа юм байна. AI-ийн сурталчилгаа за тэгээд дээрэс нь энэ эрх зүйн зохицуулалтуудын асуудлуудыг дахин үндэж байна гэж үзэж байна. За энэ маргаан нь болохоор хиймэл оюун ухааны AI-ийн хөгжүүлэх, ашиглах явцад мэдээлэл зохиогч ирэх үнэн бодиттой байдал гэсэн чухал зарчмуудыг дахин эргэцүүлэхэд хүргэж байгаа. За хэрвээ хэвлэл контент бүтээгчд болохоор төлбөр зөвшөөрлөх зохицуулалт нь үүсэхгүй бол энэ үнэн мэдээлэл AI-аар хялбархан холбоорлогдоод чанар шудраг байдалд эрсдэл тохиолдох нэ гэж ингэж үзэж байгаа. За ямар ч хэлсэн энэ хиймэл оюун ухааныг сургаж байгаа энэ мэдээллүүд болон энэ мэдээллийг үүсгэж байгаа энэ мэдээллийн компаниудын хоорондох энэ зохиогч эрхийн маргаан бол нэлийн ширүүн бас явагдаж байгаа тухайн мэдээлэл байна. За дараагийн мэдээ бол энэ Украин өөрсдөө бие даасан хиймэл оюун ухааны AI системийг хөгжүүлж эхэлснээр зарласан тухайн мэдээлэл байна. За Украин улс түүний дижитал хөгжлийн яам болон энэ үүрэн холбооны оператор Kyivstar гэдэг компаниуд идэг. За эдгээр хамтраад болон Google компани Gemma гэдэг нээлттэй ихийн том хэлний буюу LLM загварыг нь ашиглаад за улсын дотоод хараат бус бие даасан хиймэл оюун ухааны систем бүтээхээр болсон тухай. За мөн л бас Reuters агентлаг дээр мэдээлэл гарсан байна. За энэ LLM буюу том хэлний загвар нь болохоор энэ Украин хэл. За дотоод диалект 10 мянгаас дээш төрийн байгууллага, архив, түүхийн материал, шүүх, боловсролын баримт зэрэг мэдээллүүдээр тулгуурлаад сургах төлөвлөгөөтэй байгаа юм байна. За энэний гол зорилго нь болохоор төр хувийн хэвшил нийгмийн салбаруудад хиймэл оюун ухааны үйлчлэгийг үнэн зөв, аюулгүй энэ хянагдсан байдлаар нэвтрүүлэх гэдэг юм зорилготой байгаа юм байна. За анхны сургалт нь болохоор Google-ийн дэд үтцээр Google-ийн платформ дээр хийгдээд дараа нь бүрэн Украин дахь серверийнхаа дата төврүүд рүү шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. За энэ жижигхэн альсгуулын дунд хэмжээний энэ хөгжөлтэй улсууч гэсэн энэ хараат бус бие даасан өөрсдийн хил соёл тохирсон тийм хяналттай хиймэл оюун ухааны платформ бүтээж болох жишээ болж байна гэж харж байна. Дэлхийн хиймэл оюун ухааны гигантууд биш энэ орон нутгийн онцлог суурилсан тийм системүүд өрсөлдөх боломжтойг л харуулж байна гэдгээр нь их сонирхолтой санагдсан. За манай Монголд ч гэсэн үлгэр дуурайл авч болохоор харагдсан. За манай энэ удаагийн хамтран ажиллагч байгуулахаар цахим ирээдүйд хамттай ураатай G-Mobile компани ажиллаж байгаа. За нэг сонирхолтой мэдээлэл хүргэе. Дараа төлбөр төлөвчлөгийг гэхээр ер нь таны санд юу орж ирдэг вэ? Дата хурд удаашрах, сонгосон багцаас илүү төлбөр гарах гэсэн асуудлууд бол байдаг. За тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүснээрээ хязгааргүй ашиглаад сард ердөө 20,000 төгрөг төлөх боломжтой юм болж байгаа юм. За энэ урамшуул нь болохоор дараа төлбөр төлөвчлөлийн 40,000 багцыг сонгоод за тэгээд шинэ хэрэглэгч болох, багцаа ахиулах, урьдчилан төлбөр төлөвчлөнөөс дараа төлбөр төлөвчлөлөөрөө шилжсэн бүх хэрэглэгч сарын суур харамжаа 50% өнгөрүүлж байгаа гэд 20,000 болж байгаа юм байна. За энэ шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгчд маань бол заавал салбарт ингэж хандлаггүйгээр My G-Mobile application www.gmobile.com вебсайт болон энэ CU-гийн бүх салбаруудаас Easy SIM дугаар гэд үүсгээд авах боломжтой юм байна шүү. За ямар ч энэ урамшуул 2026 оны 2 сарын 18-нд дуустал үргэлжлэх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile-ийн Facebook хуудасаас
болон одоо 98 10 36 36 гэдэг утсаас мөн www.gmobile.cg гэдэг сайтуудаас авах боломжтой байна шүү. За мэдээг үргэлжлүүлье. За ЮНЕСКО шүүх хуулийн одоо байгууллагад зориулсан хиймэл оюухан ашиглах өдөртөмж гаргасан байгаа. За 2025 оны 12 дугаар сард одоо ЮНЕСКОгоос энэ шүүхийн тэнхимд хиймэл оюухан гэдэг ийм өдөртөмж гаргасан. За энэ өдөртөмжийнх нь одоо гарчиг нь бол энэ шүүх хурал болон шүүгчдэд зориулсан AI ашиглах гарын авлага гэдэг ийм нэртэй ийм өдөртөмж жижиг гаргасан тухайга мэдээлсэн өөрсдөө. За энэ өдөртөмж нь болохоор шүүх, шүүлт болон шүүхийн ёс зүй, иргэний эрх, шүүхийн шийдвэр гаргалт зэрэг одоо үйл ажиллагаанд бол хиймэл оюуханы системийг хүний шийдвэр, үнэн зөв мэдээлэл, шударга шүүхийн одоо хажуугаар хэрхэн ашиглах талаар ийм практик зарчим, хяналтын зарчмуудыг зааж өгсөн ийм өдөртөмж байгаа юм байна. За хиймэл оюухан одоо хялбар, хурдан одоо том мэдээллийн одоо боловсруулалт хийх боломжтой ч гэсэн шүүх төрийн байгууллагад ашиглагдахдаа шударга ёс, хүний эрхийн мэдрэмж, хариуцлагатай хяналт одоо чухал байт юм байна л. За ЮНЕСКОгийн энэ одоо заавар болохоор дэлхийд даяар хиймэл оюуханы хариуцлагатай хэрэглээг жишг болох алхам болж байгаараа онцлог юм аа гэж одоо харж байгаа юм байна. За ийм ЮНЕСКОгоос бол тэр ямарчсан ийм зааврыг бол олон улсад бол за та бүхэн хиймэл оюуханы ашиглаад шүүх болон энэ шүүхийн танхимд бол ингэж ашиглаарай гэсэн ийм зааврыг гаргасан. Зааврыг. За дараагийн мэдээ бол энэ Anthropic-ийн Cloud Opus 4.5 гэдэг загвар шинжилэгдээд код бичих одоо чадвараар дээд амжилт тогтоосон тухай юм мэдээлэл байна. За энэ Anthropic компани 11 сарын 24-нд гаргасан Cloud Opus 4.5 гэдэг загвараараа энэ SWE Bench Verified гэдэг бенчмарк байдаг. За энэ бенчмарк дээр болохоор 80.9% үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон байна. За өнгөрсөн 11 сарын 20-нд болохоор Google Gemini 3 Pro гэдэг энэ загвар зарлагдаад дэлхийн хамгийн ухаантай хиймэл оюухан болсон тухай энэ галуу шоу нэвтрүүлгээр бас өмнө ярьжсэн. За Gemini 3 Pro нь болохоор энэ SWE Bench Verified гэдэг одоо бенчмарк дээр бол 76.2% одоо үзүүлж исэн байдаг. За тэгээд тун удалгүй нь ганцхан хоногийн дараа баг ганц ч хоног багт нь араас нь OpenAI-ийн GPT 5.1 Codex Max гэдэг шин загвараа танилцуулсан. За шууд одоо энэ Gemini 3 Pro гарсны л одоо араас нь шүү дээ. За тэгээд нөгөө нэг SWE Bench Verified гэдэг дээр болохоор 77.9% одоо амжилт үзүүлээд одоо Gemini 3 Pro-г амжилтаар эвдсэн гэдэг иймэрхүү мэдээлэл бас явж ирсэн. За ямар ч сан програм хангамж хөгжүүлэлтээр бол хамгийн топ гих статусыг одоо Google-ээс булааж авсан гэдэг иймэрхүү мэдээлэл бас явж ирсэн. Одоо манай галуу шоу нэвтрүүлгээр. За тэр өмнөх нэвтрүүлэг дээр болохоор энэ SWE Bench Verified гэдэг энэ бенчмарк нь одоо энэ нэгэсэндээ хиймэл оюухануудыг л хооронд нь хин илүү ухаантай байна вэ гэдгийг үздэг иймэрхүү шалгуур тест үзүүлэлт маягийн зүйл гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгвэл энэ одоо Bench Verified SWE Bench Verified гэдэг нь болохоор OpenAI компанийгаа өөрсдийг нь гаргасан тийм бенчмарк болохоор итгэхэд нэг жоохон хүндрэлтэй энэ гэдэг талаар бол бас галуу шоу нэвтрүүлгээр ярьж исэн байдаг. За тэгвэл одоо энэ 7 хонолгүй энэ 11 сарын 24-нд болохоор Cloud Opus 4.5 гэдэг цоо шин загвар нь гарч ирснээр 80.9% үзүүлэлтээр үнэмлэхүй амжилт байгуулж одоо хамгийн топ код бичдэг хиймэл оюухан болсон байна. За энэ Gemini 3 Pro гарч ирээд 76.2 болсон бол GPT 5.1 болохоор 77.9 суулгаж дээд амжилтыг үзүүлээд сая 80.9%-аар энэ Cloud Opus 4.5. За тэгэхээр хиймэл оюуханаар код бичүүлээ гэж юм бол software development хийлгий гэж байх юм бол одоо энэ Cloud Opus 4.5-ыг ашиглавал хамгийн одоо ухаантай хамгийн мундаг байна гэдэг утгатай гэсэн үг л дээ. За энэ хиймэл оюуханы код бичих автоматжуулахын чадварыг дээшлүүлээд програмчлалын ажлын орон тоог нь бол өөрчлөх магадaltaй гэж одоо хүмүүс бол үзэж байгаа юм билэ. За мэдээж одоо бас код бичдэг хүмүүсийг одоо программистуудыг бол нэлээд орлон гэдэг яриа хөөрөө бол явж байгаа. Гэхдээ бүр айхтар ингээд хүмүүсийг халаад байгаа зүйл бол одоохондоо алга. Ягаад тэгэхээр хүн одоо энэ програмчлалын ажилд бол зайлшгүй шаардлагатай байгаад байдаг. За тэгвэл энэ 80.9% үзүүлэлт гаргаж ирж байна гэдэг чинь ер нь бол
програм хангамжийн хөгжүүлэлтийг баг хүний оролцоогүйгээр ингээд цааш нь аваад үргэлжлүүлээд хийгээд явчих боломжтой болохоор энэ програм хангамжийн ажлын орон тоог шаал өөр болгоно гэж одоо ингэж үзэж байгаа гэсэн. За хилцүүлэг 12 сард одоо үргэлжилж байгаа юм байлээ. За тэгээд Anthropic-ийн үнэлгийг $350 тэрбум энэ мэдээ бол өсгсөн байгаа. Энэ өөрсдийнх нь цоошин үйлчлэгээ. Мөн одоо Meta, Nvidia гэдэг компаниудтай одоо $15 тэрбум хөрөнгө оруулалтын гэрээ хийж одоо цаашдын энэ зүйлүүдэд үргэлжлүүлж хамтран ажиллагаагаа батжуулаад тий одоо өшөө сайжруулна гэсэн иймэрхүү гэрээтэй явж байгаа юм байна. За ингэ явжсэн чинь энэний араас ямар сонирхолтой мэдээлэл гарч ирсэн бэ гэхээр OpenAI онцгой байдлаар өөрсдөндөө зарласан тухай юм мэдээлэл гарч ирсэн. За OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман болохоор 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр энэ компани дотоод сувгаараа дамжуулаад өөрсдийнхөө ажилчдаа дотоодын одоо мэдээлэл хөрвүүлсэн. За энэ мэдээлэл дээр болохоор код red буюу энэ онц байдал зарласан тухай ийм мэдээлэл байна. За ChatGPT-ийн чанар одоо хурдыг сайжруулахад бүх нөөцийг чиглүүлэхийг одоо үүргэсэн ийм онц байдал зарласан тухай бол ингээд ажилчид нь бол бас ингэж ажилтаас нь бол мэдээлэл гэж хурж ирсэн байгаа. За энэ ерөнхийдөө энэ яг Ops гэхээс илүү Google-ийн Gemini 3 загвар гарч ирээд AI ертөнцид бүр нэлийн том тесрэлт хийгээд за энэс хойш бол энэ химэл оюуны ертөнцийн одоо өрсөлдөөн бол нэлийн ширүүссэн. За энэ ширүүссэнтэй холбоотой ер нь бол Google-ийн энэ Gemini 3 Pro гэдэг загвараас болоод энэ OpenAI компани ингэж code red буюу онц байдал зарласан гэсэн. За онц байдлын хүрээнд болохоор энэ үндсэн бүтээгдэхүүн болох ChatGPT-ийн одоо хурд найдвартай байдал наривчлалыг одоо сайжруулад алдааг нь багасгаад одоо нөгөө нэг илэр нь альсгал одоо hallucination гэдэг шүү дээ тий. Одоо заагаагүй юмыг ярьдаг, худлаа ярьдаг энэ алдааг нь багасгах. За тэгээд хүний одоо хувь хүнд зориулсан тийм хариултуудыг за жишээлбэл одоо миний өмнө нь асууж исэн асуултууд ч юм уу эсвэл миний одоо асуултын хэм маяг гэдэг ч юм уу миний одоо тэр өөрийн хувь хүний одоо зан характерт суурилсан ийм одоо хариултуудыг өгөх энэ гэсэн тиймэрхүү зүйлүүд дээр илүү анхаарнаа, илүү төвлөрнөө. Одоо бусад нэмэлт бүтээгдэхүүнүүдийг бол за одоо жишээлбэл юу гэдэг нь те зар сурталчилгааны функцүүд, AI агентууд гэдэг одоо нөгөө нэг operations гэдэг зүйлүүд те. За тэгээ дээрэс нь pool center гэдэг одоо бас хувь хүний туслах бас agent маягийн иймэрхүү үйлчлэгүүд байж байгаа. За энэ бүх нэмэлт үйлчлэгүүд бол бүгдээрийн төр зогсож чад байж байгаа юм байна. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг сонирхож исэн, хүлээж исэн, альсгал хөдөлтөд аваад ашиглаж исэн хүмүүс байх юм бол одоо л ашиглаж төрдөө одоо болохгүй энэ онц байдал дуустал одоо энэ бүх үйлчлэгүүд зогсоосон юм байна. За ямар ч зүйл үр дүнд нь бол ChatGPT хэрэглэгчдийн тоо буурсан гэдэг. За мэдээж одоо шинэ үйлчлэгүүдээ ингээд зогсоочхоор ч юм бас харагчгүй байх л да мөнгөөлчөд тах чинь үйлчлэгүүдийг нь зогсоогоод ахаар өөрсөнд нь онцгүй л ах. Гэхдээ удахгүй илүү хурдан найдвартай алдаагүй бүтээгдэхүүнээр одоо иргэн ирнэ гэсэн хүлээлтийг бол хүмүүст бол төрүүлээд байж байгаа. За ямар ч гэсэн химэл оюухан гарч ирснээс хойш бол нөгөө нэг юу гэж үүдэх шүү дээ тийм ээ. Анх сарн дээр буусан, зайлсгүй одоо анх цөмийн бөмбөг хийсэн энэ гэх мэтлэн дэлхийн одоо түүхэн маш том үйл явдлуудтай зэрэгцэх бас дээрээс нь бүрэн чинь тэр үйл явдлуудаас илүү том хөрөнгө, илүү том одоо юм импактыг одоо дэлхийд дахинд үзүүлж байгаа гэдэг иймэрхүү юутай явж байгаа, төлөвтэй явж байгаа энэ химэл оюухны явсгалууд бол. За тэгвэл энээс болж одоо маш том компаниуд Google, Facebook, Meta-ийн том гигант луугар компаниуд бол бүгдээрээ дотроо онц байдал зарлаад одоо хүмүүсийг за тэрц маань хөгжүүлэгчид химэл оюуханы мэрэгжилтнүүд инженерүүд бол бүгдээр ингээд баг хоноод үнжүүдээр ингэж ажилуулсан байж өнөөдрийн өндөрлөгт төрсэн байсан бол энэ Google-ийн Gemini 3 Pro загвар гарч ирсээр болохоор энэ өрсөлдөөн улам ширүүсүүлж байна. За энэ OpenAI компани гэж онц байдал зарлана гэдэг чинь бол бас л тэгэл компанийнхаа ажилчид бол компанида одоо хонох байт юм уу ажиллаар дарагдаад одоо нэгэсэндээ нилээн л одоо машин хаал гэсэн. За тэгэхээр энэ бүхний үр дүнд бол хэрэглэгч бид бүхэн бол нилээн том давуу талуудыг хүрч байна. Одоо хамгийн ухаантай химэл оюуханууд тэрц модон химэл оюуханы програм хангамж хөгжүүлдэг химэл оюуханууд ар араасаа өдөр хоногийн зайтай ингээд өөр өөрсдийнхөө рекордуудыг эвдээд ингэж гарч ирж байгаа нь бол бид бүхэнд
одоо маш том давуу талыг олгож байгаа хаа. Одоо хэрэглэгчд бид бол дундаас нь хожиж байна гэж одоо ойлгож байна. За энэ удаагийн мэдээлэл энд хүрээд өндөрлж байна. Галуу шоу нэвтрүүлэгтээ цахим ирээдүйд хамтаа авираатай G-Mobile компани хамтран ажиллалаа. За дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг хил дээрээ түгээхээр хасчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос сайн сайхан бүхнийг хүссэн мэдчилээ. Баярлаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.